тэр тухайн машинаа татвар таарсан. Дараагүй. Ихүр. За яг хоо тий. Одоо манай дуу манайх гоё сонсогдож жоохон үзэгчд маань. Тэгэхээр одоо Энэ болт бид нар анзаарсан гэж. анзаарсангүй. Рэкет дараагүй. Тэгээд тийм учраас үлцэл очи өдөг хүртэл жоохон муухай дуурж байгаа. Энийг ингээ урд нь оруулчих те. Манай үзэгчтэй удахгүй амьдрал гоё яа. Жоохон тийсэрээ. За, сайн бацхан үзэгчтэй Mike the Friends podcast-ийн 58 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Би гэж ирсэн, Формула 2 гэж ирсэн. Тэгээд Dutch Grand Prix юу болсон талаар ярилцаар бас зуны амралтаар юу болоод өнгөрсөн бэ гэдэг талаар ярилцаар бид гурав зүгдэрсэн байна. Өвшөө. Ингээд тулгаа. За ихэ горгоо. Тулгаа маань гэж ирсэн. Мартцсан шүү дээ. За 50 дугаар маань цагийн үрд болохгүй гэж найдаа. Цагийн үрд гэж бид нэр хэлсэн мэглээ. Одоо толгой ирсэн юм чи одоо тэгээд. Тэгээ арай өөр шилдэг. Одоо подкастын юмд орсон ч. Цагийн үрд гэхдээ хамгийн тийм iconic хамгийн алдартай баг зургтын нэвтрүүлэг гэдэг. Монголын баг гэдэг. Зургт тэгэхээр л нэвтрүүлэхээр цагийн үрд хамгийн тэгэхээр зуны амралтаар өөр дугаар хийж байгаа. За толгой ихээр бол тэгээ дахиад цагийн үрд жилдээ явах үү. Окей. За тийм байна. Тэгээд манай үзэгч бүгдээрээ бас лайк, share, subscribe бүгдээрээ хийгээрэй. Тэгээд одоо ингээд бүгдээрээ сайхан амраад тест монголчуудаа бүгдээрээ ажил амьдрал админ дараа намар хичээл сургуультай хичээл сургууль бүхэн эхлэхэд формулаач бас эхлээд бас эхний уралдаа маш гоё боллоо. Тэгээд бид гурав ч гэсэн цаашдаа бас идэвхтэй шин юмнууд бас подкастаа оруулаад хийх болно. Тэгээд та бүхэн бид гурав дэмжээрэй. Тэгээд өнөөдрийн дугаараа хэлцгээе. Let's go. За хамгийн анхны мэдээ. Хамгийн том нь баха ба. Амралт тийм л ах та тий. Max Verstappen. За гана. Энэ 30 хүртэл сунгасан. Тэгээ бүх хүмүүсийн яриад байсан яриаг тэгээ. Амин хаагаад. За одоо яаж туслаа одоо болно. Тэгээ одоо арай хэтэрхий гэдэг. Хүний өмнөөс удлаа мэдээлэл тараад байна. Тэгээ ерөөсө бүгдийн явж зуны авалт эхлэх чинь Max нөө хинтээ тодотой амтан болсон. Киби тус ахаал нөгөө нэг гарсан. За энэ шүү. За гэр аваа идэ. Одоо гөлтөлтөөр ахлаа гэсэн шиг тэгээд бүгд Max Verstappen Red Bull-тэй 230 хүртэл тэгээд цалин юу лээ. 96 тэгээд нэмэлттэйгээ 115 сая евро гэсэн шүү. Энд дээр нийт миксэл зогцсон. Тэгээд яг юу ч өгөөсгөөгүй дээ. Гэхдээ бонус арай л хөөсрүүлсэн. Цалин ирээдэг бол баг ирэхэд за окей гэж байгаа. Бүгдээ нэмэгдэж байгаа нэг 20 идэг нь бас тэрийг арай л хөөсрүүлээд дээ. Тэгтэл тэр ч одоо аймаг цалинстай. Миний жилийн 50 мянга авч байгаа үстэй. Тийм шүү дээ. Норris 50 тий сүүлсэн бохоо. Тоо чи 50 мянга авч байгаа үстэй. Max хамгийн их нь 60-ыг л авдаг гэсэн үстэй. Тийм бахаа нэрийн. Бонустайгаа 70 гэсэн бохоо. Тэгээд энэ тий. Бонустайгаа 70 өгдөг байсан. Тэгэл Norris Hamilton хоёроос. Тэ агаас юм. Я одоо нэг Max ингээ Bill Gates-ийн нэг шиг тий. Газар мөнгө бараг авснаас чигээр алхацсан. Ашигтай тий. Max-ын цаг тийм л үнцэнтэй авалж байна. Тэг хүмүүс тэгээд математик бодоод эхлэхгүй л гэдэг тий. Нэг амьсгалахад 1 секунд тэгэл. Тэгэл закэрэцтэй одоо амар юм хийж үлдээсэн баха гэсэн нэг амар. Би энэ дээр яг юу гэж бодож байна шүү. Би Max-тэй айгу баярлж байгаа. Max яг Раслаас илүү Max явах гэж. Яагаад тэгэхээр ирээд хамаг одоо мундаг инженерүүд ингээд ихээс яваад гисэн шүү дээ. За тэгээд Max явчвал за Max яваасаа карьер боост болсон. Тэгвэл үтсийг нь жоох эргэж хөлөө олоход хэцүү. Тэгээд тэн дээр яс байл. Зах зээлийн өртөгчсөн мал яс. Нэлээд юм болох байсан юм. Тэгээд бүнсээ баялаа. Хэрвээ явсан маа шүү дээ. Мем шиг болсон юм шүү дээ. Яг ингээл баг нэг гаднаас нөгөө пицца аваад ороод ирсэн чигээд бүх юм сүрж байгаа гаалгал орсон шүү дээ. Тэгээ заа чиг хөлгийн ахмад боллоо гэж амар баярлалаа гэж дэлгүүрээ аваад ороод ирсэн. Завин зүгээр чивч гэдэг. Ярцсан дээ Max үлдсэн. За ингэснээр
Нөгөө нэг 2027 оны одоо нөгөө нэг дүр зураг нь нэлээд тодорхой болоод ирсэн шүү дээ. Одоо үгүй тодорхой болооч гэж ер нь ихээхэн хөв нь том багуудын ядчил одоо ямар ч байна нисгч. Домино эффект байх болох тийм. Макс. Хөдөлгөөс юм. Нөгөө юу шигтэй Хамилтны эхлүүлсэн домино шиг бас амар юм болж магадгүй байсан. Тийм болоогүй. За, энэтэй холбоотойгоор энэ дээр гэрэн дээр ярьж байна. тийм. Science дараа. Carlos Sainz бас цаана гэсэн тийм. Мулти. Бас альбом бас гэсэн дээ. Williams-ийн хоёлаа. Юм баазаас татгцсан байсан та. За 27 онд бол манайх арай ч ингэ шалтгаан. Тэгэхээр бас за энэ жил мэдээж ингээ регуляшн салгадаад ингээ жоох хэцүү байсан. Ингээ нэг алдаа зөндөө гарсан юмсан тий. Жингээс ахвал тэгээд 27 онд бол ийм ахгүй юм чаас. Тэрэн дээр ч гэсэн бас юу яагаад бодоод байна л да. Нөгөө ихт итгүүл хийцэн. За бас тий. Энэс 7 дор гэж юу ахтай гэж одоо дандаа дэшээ явж байлаа. Яагаад дээш нэрсэн. За арайч канцлагийн дор. Тэгээд нэг тийм болсон байна. Тэгээ одоо сонгохгүй манай хоёр чи өөрснөө ч бас ингэ. Макс л та тэгээд тэр одоо мэдээ бас тацлаа. Өөрснөө ч юу гэдэг та. Яг юу яриадс та. Өөрөг түрүүндээ ярьж ирсэн тий. Астон Мартин одоо Алонсо ягаас шалтгаалаад нэг туршлагатай нисгэж байгаа юм. Тэрний яг маадгүй сайнс байх болно гэсэн. Тэнгүүд аавзыг бас сайнс сонирхож бүр ах Williams хотод тэгээд юу ойлгосноор л ерөнхийдөө за Hülkenberg-тэй л яхан тодорхой байгаа. Тэдэтээ бол олоо байсан тий. Би бол Multier гэрээтэй би өөр хэлж болохгүй. Та асуу аавзаас өөртөө хэлж болохгүй хэлж байгаа. Би юу аавзаа. Тэгэхээр бас явах юу хэцүү байсан баг. Үр тийшээ тий. Шаасаа. Тэр нэг Hülkenberg-ийг сольж магадгүй. Тийм Hülkenberg л явж магадгүй баг. Тэрнээс өөр одоо Алаас ч гэсэн одоо байдлыг харна гэдээс тэгэл харсан юм одоо яг харахыг хүлээсэн юм бэлдсэн үлтэй бор явах юм бол тий. Юунд Алонсо гэсээс юм биз дээ мэдээс. Алонсо яг хоо 2 жилийн юм уу гээ яасан хүссэн мэлээ л дээ. Гэтэ яг жилийн 40 сая. Одоо 30-ыг авдаг юм да. Тэгээ яг хоо тэрийг хүлээн зөвшөөрсөн үгүй мэдгүй ямар ч Астон Мартин мэлээд саалт байсан юм шиг байна. Тэрийг төглөж байгаа. Гэтэ бараг л мөнгө. Гэтэ энэ дээр аймаг сайн юу яадаг штэ. Алонсоч ч өөр Альпин руу явах юм. Альпин юундэ гэрийг юу вэ? Одгоо тайл. Яа, ер нь одоо авах юм аа. Ясаа тань гэж. Тэгээ яг Predator чсэн бас нэг тийм шавлахааргүй мөнгө гэж юм шиг байна. Яа мэдээж 40 сая ирж идэх болох гэх юм. Тийм нэрээ байсан. Өөрт нь бол тэгэл машин л хамаатай л битээ. Тийм гоё баг л тийм. Одоо алуус за мөнгө хүнээс гол дээ. Гэтэл ингээд хүний төлөө их хийж яатсан дээ. Тэ ах одоо хүүхд мөнгөтэй болсон. Жоохон мөнгө бодчих үлээ. Юу гэж одоо дараа Сургалтын төлөрч бас амар сайн. Усын сургуулийн болдог. Алаас юу хөх гэдэг. Амар мөнгөтэй байх уу? Амар их машин зөвлөөлөв. Сая хитгэн ширхэг гэдэг юу болсон бэ тэ? Ferrari юу лээ? Ямарч амартай амар маа биш. Амар яасан хөдөлж өмдөлт юм шиг зогсоолт тавьдсан байгаа нэг зөв гадаа юм машин авсан юм л шүү дээ. За. Стена нөгөө урт номер энгүүтлээ машин аваад дотоос нь жижиг номер юм шиг урталтаар наач тэрийг хамж байгаа гэдэг. Амар биш. Тэгээ хашихгүй бол хүмүүс ирээд бараг зураг мөр авлаа. Тийм шиг. Яг хашаад байна шүү дээ. Ма. ч юм уу. Тийм байна. Science дээр чи нөгөө нэг юу гэдсэн шүү дээ. Нэг өнцгөн Science-ийг хүмүүс тоохгүй нөө Science өөрөө яг Williams-ыг сонгосон. Science Williams-ээс өөр баг юм байлгүй гэж хэлээгүй. Тийж би бодсон бараг л Тэ баха. тэг хин сонолт байна. Санал тавих үед нь өөрснөө яг заа гэдэг одоо байгаар болчихж байгаа. Миний бодлоор Williams ирэхээс өмнө л багаас санал ирээд ирэх байсан. Одоо бол дандуур бол хэцүү байна. Тийм. Тийш тий. Одоо уус одоо өөрөө ч гэсэн багтагаа доошоо юм жоо хэцүү шүү дээ. Тэр ч одоо юм л Альпин
Хаас рейсинг бүл рүү гэж байхгүй. Тэгэл Audi гэл хэдэн сонголт. Red Bull-ийн 2 дахь сандал гэж ирэхгүй л бол. Заамын сүүл бариад Cadillac. Үнэхээр формулда зурлалтад үлдгийг л тэгэл. Сая гэсээс нэрээ өдрлийн дундуураас нэг том ярьцлага авсан юм л дээ. Тэгээ тэр дундуур нэг асуулт авч ирсэн. Ferrari гэдэг одоо юу байсан бэ? Тэг талаар ярьж байсан чинь. Нэг Ferrari ч одоо Binotto авсан шүү дээ. Тэгээд technical director Mick гэсэн. Тэгээд эхний өдөр Maranello-д ороод ирчих байна. Хацтай ингээд юу гэсэн бэ? Тэгээд энэ чинь ингээд сүүлийн 6 жилээ багийнхаа одоо нөө ажид одоо өмсөж шүү дээ. Тэрний эсрэг хийсэн бүх зүйлч. 6 жил. Авчиж өгсөн. Одоо сайн зөвлөх нь уу? Тий. За. Тэгээ сайн юм. 6 жил. Одоо тэгээ наадах инженертэй ялцаад ямар гэрэлтэндээ ямар юм дээр тойрогдол те яаж алдаа гадсан. Тэгээ хаад ирсэн. Тэгээ сайн бүр ингээд том багч юм хээр арай л өөр. Тийм ингээд Ferrari гэхэд бүр ингээд next level гэсэн юм. Зүгээр өөр багийн хүмүүсийн эсэгчдийн бүх ингээд дата гарч юм бол. Жилчид. Тэгэл тэрнээсээ харж байгаа даа маа дээр энэ байгаа юм. Тэгж хараад за тийм л том багийн боллоо гэдэг л хүн илүү ажиллах чадвартай. Тэндээ тийм ингээд жижиг деталь руу орж чаддаг. Тийм томууд нь нөгөө асуудал өөрөөр нь орчихсон. Тийм жижиг деталь руу дахиж илүү нэг яхаа томдолж чаддаг. Баг л нэг тусцаа нэг аль баг баг тийм. За чи тэр нисгч гэж өөрөө хаваалаа авчтай тийм. Тийм гэсэн тийм. Бүгд л цуглуулдаг тийм. Big data. Data analysis. Тэрнээс өөрсдөө нисгчээр сайжруулдаг. Одоо инженерээс дэрийн одоо мэддэг ч юм уу тийм. Тэрэндээ байгаа мэдээлэл очдог. Тэр нүдлээ одоо яг одоо инженерийн нисгч нь одоо яг жавуулж байгаа. За энэ нисгч энэ дээр илүү сайн, энэ дээр илүү байдаг учраас ингэж хамгаалах нь болно. Баярлалаа. Амтлын мэдээ. Эдрийн одоо юу төсөөлөхгүй байгаа юм хийдэг. Яг л төсөөллөстэй бүр юу реклам. Өргөө. Өргөө чинь гайхамшиг өргөл. Гайхамшиг шээ. За тэр яа. За гаражийн нөгөө талд болохоор Алекс Алтон бас гэрээгээ сонгосон. Гэхдээ тэр нь богино арай богино гэрээсэн үгүй. Кориж дээр юм шиг шүү. Сонгосон тэгээд би дотроо бодохдоо сайенстэг бодоод бас нэг амар хацаас юм байна гэж аадсан. Гэхдээ жилийн мартчихсан. Гэхдээ Альбоны нөгөө талаар нөгөө нэг баг Вильямсын одоо хамгийн их уралцсан хэсэгч болж байгаа юм лээ те. Хамгийн олон уралдаанд гараанд гарсан. Тийм аслыг бэ. Давт шүү дээ. 90 тэглээ. Тэгэхээр Вильямсын бас нэг одоо түүхэн хэсэгч болж нэрээ гэдэг ч юм уу та. Сайхан нэг юм айхтар муу таач яхаа юу аваагүй шүү дээ. Уралдаанд бол төрүүлж байгаа. Мож юм аваагүй шүү дээ. Вильямстай юу? Тий. Тэгсэж байгаа. Тий. А тэ 27-нд Ваулс ярьж байгаа. Болд авах гэдэг. Сайенс тэгээд хүмүүс бахан муулаадсан тэгээд яварцсан шинэ гэрээтэй болсон. Сайенс офицаа нэлээд улсан баха. Би ястартай мөрөлддөг байсан шүү дээ. Тэгсэн баха. Blue flag харддаг гэдэг. Стилийн зүйлс тий. За дараагийн нэг мэдээ болохоор Cadillac багийн принциплээс олсон байна. Энэ болохоор Грэм Лоутон гэдэг нэртэй байсан. Мартин Бодловский Porsche нэртэй дээ. Өнөөс олсон тэгээд за ихэнх хүмүүсийн үзэж байгаа жоохон гинтийн юм болчихвоо гэд яагаад солилцсон бэ гэдэг жоохон ярьсан. Тэгээд Cadillac болохоор өөрсдөө угаасаа л солих байсан юм гэд жоохон зөвлөлөд байгаа юм шиг яриад байгаа. Хүмүүсийн бодож байгаа Cadillac Aston Martin-тай харьцуулахад нэг хайхтай сайжрахгүй байгаа учраас би энэ дээр юм хийсэн. Бас нэг эзэн гихэн чаашны тийм бас том ярьсан байсан. Тэгээд яг одоо ингээд яг ихний үйлдэл уулзчлаа. Яг мэдээж ингээд шууд ялна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгээд за энэ цэгээс одоо дараагийн 2-3 алхам шат дэвшлэх хэрэгтэй шүү дээ. Тэрэн дээр ер нь яаж хөгжүүлэлтээ хийх тал дээр жоохон одоо эзний үйлдэл одоо юм лоодна гэж зөрсөн юм шиг. Тэгээд ерөнхийдөө заадаад ингээд саллыг. Тэг яг ингээд хоёулаа нэг яриад садаг тийм биш байсан. Хассан.
Ажлаас нь чиглэсэн. Хоорондоо яраасаарсан гэж. Алдагдсан гэж. За энэ хүн юу юм бэлээ? Бас формулатай нэлээ нарийн холбоотой аюул түүхтэй юм билүү те. Ер нь л баг доороос эхлээ зөвлөгчээс гэдэг шиг үйл ажиллагааг хийж яваад тэгээ FIA хүртэл нэлээд ажил ажиллаж ирсэн. Олон багч байсан тий. Тийм юм байлээ. Тийм л баг бас зөвж гэжтэй одоо бас нэлээд туршлагатай гарч гэдэг юм ч юм байна. Тэг вирус процесс. Айгуу тийч одоо ирсэн дээр яс агийг төвч байх. Ээжилж хасч байгаа тийм. Яа сүлээ. Шигжилж байгаа. Казлакийн хоёроос чи вирусны илүү бодоос ч мөрөө. Тэрнээс өмнө ингээс өөрийнхөө байрсаа. Атлаж болоо зав яа. Гэтэ ботас ч нэг оноотой байгаа сте. Тэр нөгөө юу график харсан чинь Перез 22 нисгчээс 23-т явж ийлээ. Тэгжэл ч таas тэр боломжгүй муу багаас тэр чи. Тэгээд лөхөө авах нь бас гарцаг байх л та. За дараагийн нэг би сайн гэх юм уу муу гэх юм уу нэг мэдээ нь болохоор FIA юм уу Formula F1 юм уу эх жилээс улам олон спринттэй болмоор байна болно гэдэг мэдээ ирсэн гэлээ. Тэгээд фэнүүд бол мэдээж дургуутсан яагаад энэ спринт олон байх хэвээр бэ гэж. Одоо л 6 байгаа шүү дээ. Тэгээд 6-аг инээмрэг хийсэн. 8 бол. Тэгээд явна даа. Аа бүлтээр явна. Мөнгө. Одоо өмнөд зарлмаг бол бодоо шүү дээ. Тийм. Одоо хагас өдөр чинь ерөөсөө хүмүүс төстэй. За 5 дахь өдрөө ярьдаг биш үү? Хоосон байсан чинь. Тэнгүүд хагас өдөр чинь бас нэг спринтинг квали болч дөрүүд. За бүр дүүрдгүү маа таалсан ч юм уу те. Хагас өдөр бол одоо бид дүүрдсэн. Яг тэр хоёр үзэх гэж. Норолтоо үзэх гэдэг квали үзэх гэдэг. Тэгээ үзэгчтэй зориулж хэлэхэд бас билетүүд нь дандаа ингээд нэг хэсэгшил заадаг те. 5 өдрийн тусдаа зарж идэг. Хагас өдрийн уулын хамж байдаг. Тэгээд суудах болгоно өөрөөр гэдэг. Тэгэхээр тэр төрлийн тийм өмнө өөртөө тэр бол ер нь тэгэл нүүрлээ. Тэр нь спринттэй уралдаанууд гэхдээ уралдаан нэр нь гол болоод байна. Одоо ингээд баг практис хийгээд нэг баг алдаа хийх юм гэдэг гэсэн тоо. Надад биш. Догоо могоо нэлээ. Нэг доотлын нэг планк нөргөж мөрөгдөл байх. Дараа болоод гэсэн. Надад л эсрэгээр одоо ингээд спринт болоод квали моли гэхэлэр ингээд үндсэн уралдаанаа бодоод байгаа ч ерөөдөө нэг хүмүүс 100% шахдаг. Энэ талаар нэг формал нэг Заавал хийхгүй болохгүй. тийм хийдэг тийм. Тэгжл яад. Шинээс одоо гэдэг би чинь 8 оноо шүү дээ. Үнэстэй тий. Яг төрүүлж яг хэрэгтэй зүгээр тоо. Тий. Энд яг заавал нэгт орсон, хоёрт орсон ялгаагүй зүгээр 7 8 оноо. Өмнө зүгээр нь айгуу жоохон болох юм нэг. Тэгээ хоёрт явж байгаа нэг заавал нэг рүү орох гэдэг ингээд тий уралцаалт. хошоо хийвэл. Хэрвээ тэгж байгаа машин ичүүл хамж гин тоглоом гэж. Маргааш квали. Яг 3 цагийн дараа квали бэ? Үнэтэй өрөлдөлттэй ажиллах. Тэр чинь надад бол serious. Окей. Саяны спринт л угаасаа гоног болсон гэж шүү дээ. Юуч бол. Хөвчлэр л нэг хүн гүйцэн. Тэгэж болоо. Нэг мем яваад спринт гэж. Хайлаад үзсэн чинь 6 минут байлаа. Тэгээс хамгийн топ комментээс яаж тийм юмнаас 6 минут хайлаад гэж асуусан. Заавал 6 минут. За яаш энэ Тэгээд хүмүүс ичсэн тэгээд. Манай үзэгчдээс спринтийн тал дээр өөрсдийнхөө сэтгэлдлийг бас олцорой. Спринт. Дээрээс үзэгчтэй бил те одоо спринт эмэгцнэрээ гоё юм уу мохаа юм эсвэл ямар ч ялгаа байна те. За одоо л юм ер нь яг 6 одоо бараг л юм хэрэг баг ихтнүүхээс багтна л байхгүй. Эс баг байсан ч хамаагүй болсон зүгээр энэ сайн ихгүй л. Одоо зүгээр заваа edж үлдэг. Ивх гэдэг бол 6-аар үлдэг. Бас үлдээ бүгд спринттэй болгочих гээд байгаа шээ. Харин одоо асгасаар гал мэнэс. Тэгэхээр энэ одоо жоохон зарим хэсэгч одоо жишээлбэл саяны тохиолдолд юки ингээд амар цолж байгаа шүү дээ. Юг жорж ирж байгаа шүү дээ. Юки дэрний тэгэл шууд
мэдхгүй юм шүү шидэж байгаа. Талаа. За сэл. Өө тэр инээдтэй шүү дээ. Аах нэг микс алсч манай далаа ирсэн. Амраа нэг ёо гэж. За юу гэсэн. Шасахтай. Чимэлээ. Дөө гэлээ. Хэмбэ. Хөө орчаас. Оо шүү. Гайсан яг ч юм. Тэр нэг зураг өстэй. Ирээд за одоо юу аасан. Манай ингээд цаасаа фураа оруулаад ирсэн хүмүүс зургийг аваад. Гөрөөц. Ингэж ярьлаа. Би бас амарч хулах нь тий. Фураа арилчих юм байгаад. За тийм байна. Мэдээнүүд гэх юм бол ерөөхдөө юм байна. Тэр дээр Сонь содон мэдээ. Сонь содон мэдээ юу вэ? Луис Хамилтон маань шинэ ухаа авчээ. Тоос юм гэсэн шүү дээ. Роско. 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 Тэр. Шинэ ухаа аваад тэрэндээ Hello гэсэн. Hello. Энэ Golden ATV. Ач одоо баг Хамилтын хавьш нэг тим Хамилтон. Билет тийм. Айланис нь Азимгээс хавьш юу гэдэг. Сая юу байна? Сая одоо 2026 оны эхний үлрэлийн эхний агс одоо хэд авчихсан тоогоор дагуулж гиссэн. Нэгт ширээ. Эдвэл. Оо тийм. 37 шүү. Хоёрт Ferrari 35, гуравт McLaren 35, тэгээ Cadillac 34, Racing Bull Sport, Aston Martin 29, Haas 28, Audi 25, Williams 24, Mercedes 23, Alpine 21. Mercedes бүр өндөр тацсан юм. Уул сая ярилцлага өгсөн юм байна. За одоо ингээд мотор дээр яг мотор зоцолж хэлэх гэдэг шүү дээ. Тэгээ дараа нэг бас ярих. Өмнөөс бид нар апгрейд хийх. Яас бид мөнгө. Mercedes тий. Хансан гэсэн юм. Тэгээд л яа мөнгө яатсан бэл. Энэ машинаа хийхдээ бүр ингээд амар хүн зарцсан биш үү? Бүр яг ийм машин авчих юм. Би тэгж хэлсэн дээ. Тэгээ энэ л яг юу яаж байгаа юм аа л та. Одоо зөв яг F5 мэдгдсэн. Тэгээ энэ нь болох юу юм бэ? Одоо 35 градуссан шиг тэгээд одоо аюу жижигхэн деталь байсан ч гэсэн тийм юм байна. Файдер авсан юм шиг. Нэг бол нэг одоо юу гэдэг торомцны хөвгөхийг 2 удаа би тэгээд арай 2 удаа өөрчилсөн бол тэнд 2 орсон. Тэгэхээр яг бас яг тийм яг шууд утгаараа бол амар олаа гэдээ хийсэнд бол биш зүгээр яг бодож байгаа тийм. Хамгийн хийсэн юм нь яг Ferrari хэлдэг тий. Ferrari McLaren-ыг манайгүй хийсэн. Том одоо хийсэн гэдэг. Тэгээд хэлсэн хий. Гэтэ нөгөө талаараа одоо Mercedes ингээд хамгийн хурдан байсан олон юм зөв хийцэн болохоор нэг юм өөрчлөх гэдэг Шаардлага байна. бусдын дуурайгаад өөрчлөе. Энэ дээр бас нэг хиний ярьц өгсөн. Нэг хиний доор Mercedes бүлийн одоо нэг нэр чинь юм лээ. Юугийн доор байсан. Тэрийг болчих. Одоо нэг Marshall. Тийм ниш чи юм лээ. Тэр ярьц өгсөн аахгүй. Ягаад Red Bull ихэнх ихний ихний агс жоох муу гэсэн чи ихэдөө ламтлан жил эц хүртлээ бид нар авгаан л үдчихсэн учраас ерөөсөө баг ихэнх тэр бүлэлтээ зарцуулсан. Энэ жилийн машиныг юм шиг тагсан яааш гэсэн учраас нэлээ хөгжүүлдэг гэсэн. Яг тэрнтэй тэгж бодоод байна л да. Маадгүй Mercedes улирлаа хайцсан эсвэл аль хэзээ энэ улирлаа машин нэлээ эртнээс хийгээд ингээд мөдөж зарцсан ч тийм ээ бас юм ялаа байгаа. Гэхдээ бас багийн чанар харагдаж штэ. Одоо шууд одоо баг дараагийн руу ороход бол адилхан апгрейд баг авчиад McLaren илүү хурдан болсон байна шүү дээ. Баг нь амар хэлсэн шүү дээ. Яг юм нь оноод байна гэсэн шүү дээ. Бас тийм үзэг байж болох юм байна. За надад байгаа нэг ганцаар юмнаас ярьчих. Одоо хин Ламбез явах гэдэг чи би. Тэгээ оронд нь ирэх хүн тодорхойлсон байна. Энэ бол Том Маккалоу гэдэг Астон Мартин байна. Цагтаа одоо энэ чинь хүмүүс Хюлкенберг, Баррикелло, Бруно Сен нэртэй инженер хийжсэн. Тэгээ Уильямсаас гараа эхэлчихсэн одоо 50 настай. Гэтэ мэдээж шууд ингэ Verstappen инженер болсон үг шүү дээ. Яг л нэг GP ч бас Verstappen инженер гэхээс гадна бүр уралдааны инженер шүү дээ. Яасан хэрэг инженер. Тэр үеийг нь багталтай.
Тэгээ ерөнхийдөө GPS хуваагаад тийм ихтэй юм чи ганц одоо тэгээ нэг юм болсон байна. За тэгээд хувь амьдралын ганц юм ирчтэй. За Жоржгаас сүлстэй. Тэгэхээр гоё яасан. Дөрөвхөөс юу? Нэгнийгээ чирж байгаа юм гэдэг найзаа. Ихлээр. Одоо нэг найз нь үлдсэн байсан тийм. Норс. Өө гэдэг ширчсэн зэрэг юм. За түүний хажуугаар нэг Леклер найз охин одоо ихнэ тийм. Одоо хүүхдүүл хийж байгаа. Ирсэн жимсэн. Би тохоо жимсэн. Тэгэл. Тийм. За тэгээд бас нэг юм статистик гарсан байлаа. Өнгөрсөн жилдээ харьцуулбал одоо энэ жилийн 11 уралдаа гэсэн үг шүү дээ. Гүйц төрүүлсэн статистик тийм. За энэ дээр бол зөвхөн 2 Гран Пригаас бусдын бүдээр нэмэгдсэн. Юу хоёр дээр нэмэгдээгүй гэхээр Канада гүйц төрүүлсэн 11 багассан. Надлан 43 байсан бол энэ жил 32 байсан. Нөгөөх нь Барселона 38 одоо гүйц төрүүн болж исэн бол энэ жил бахан сагт. Бус зүйлүүд бол дандаа нэмэгдсэн. За хамгийн их нэмэгдсэн бол Хятад. Өмнө одоо 31 л үзсэн. Яшин нэг. Тэр яг дээр юу л ахал та. Яа. Гадна нэг юу супер чемпион гэсэн. Тэр үеэс сандаад. Чөлөлтийн их мэдэстэн яг цэнгэлдэг. Яг юу болоо тийм ч юм бигс нэглэгүүд нөгөөт нь гээд ортон. За дараагийн нэг үедээ нөгөө нэг Газли чинь торгуулж байгаа боц сэргийгээ манай авцсан. Тийм. За тэрэн дээр Red Bull McLaren-аар дав залцсан байгаа шүү дээ. Тэрний хэргийг одоо маргааш авч хэлсэн. Шүүхүүл. Тэгээд яг үр дүн юу гэж авах юм бэ? Тэгээд эргээгээд одоо Газлигээс авах юм уу гэдэг жоохон завраагүй юм болох гэдэг шүү дээ. Авчлаа. Гэлди оноогоо авдгаараа бид цомоо хаж явж үлдээ гэж. Тэгээд юу юм бэлээ шүү дээ. Нэг тургуулийн оноо гэдэг шүү дээ. Одоо бас трийг зүгээр газлид тусаа. Тийм. Мэдгээр нэг тийм бүл гаргалгаа байж магадгүй гэсэн. Зохицуулах тий. Тийм нэг айлаа тэгээд цаашдаа хаалгана ихийн эцээд тулан дураахгүй шүү дээ. Тий. За тэгэхээр надад байгаа сүүлийн мэдээ 10 сарын 2-нд Netflix дээр Шумахын тухай. Тэгэхээр өмнө гэхдээ Netflix биш баха. Netflix гэх. Тэгээ бүрдээ юу юм. Энэ одоо нэг Шумахын асуултанд охин зөө гарсан. Тий. Тэгээ тийм байдаг. Гэтэ яг Netflix өөрөө хийгээгүй юм болов. Зүгээр л Netflix дээр байдаг. Яг Netflix. Одоо энэ нэг Netflix-ийн өөрийнх нь хийсэн. Тэгээ Шумахер 94. Одоо Legend is Born юм YouTube. Бас тийм зуул шиг юм. Mini series. Тэр чинь одоо өмнө Шумахч бол яг дэг бүлэн оруулж байсан юм. Яг бүтлэн амьдрал нь гэж нэг цагт байвал. Тэгээд энэ дээр болохоор ерөнхийдөө яг амьдралынхаа чухал физиктэй момент өөрийнх нь ярьсан эндээс төгсөн гэдэг юм хэлээ. Одоо нүг Сенаг яваар орж ирсэн. Хойно тийм шүү дээ гэлч. Тэр үеэр дээр бас тухайн үед жоох ингэж байж байгаа тийм. Тэр нэг тиймэрхүү бас нэг өмнө гараагүй юмудаас гарна гэх. Нэ. Цаад 10 сараас. Энэ чинь уралдахгүй одоо уралдааны болохгүй гэж яах юм Шумахын багч яатаа гэж байгаа болсон шүү. Тэр чинь нэг Ротенберг чинь насарсан шүү дээ. Цаг тийм. Ийм дээр одоо болохгүй наа чинь зам чинь болохгүй гэж хэлдэг. Тэр хүчин болчихсон. Эндээ Шумахар болохоор World Cup дээр нэг юм спейс юм шиг. Чугаасаа. Тэгээ алт нь яг нөгөө арц хөнгөө бит үхэ. Тийм. Өөрчлөлт байсан. Шахаад чагцаагаад тийм гэж ярьдаг сте. Гэтэ тэр яг уралдах шийдвэр угаасаа л тэр нөгөө уралдаан зохион байгуулагч хүртэл тэгээ нөгөө мөнгө тэгэл явуулсан. Нэрүндээ байна. Одоо нөгөө ихнийх нь хүн бүцэн гэдэг юусоо мэд заавраагүй тийм. Яа тэр талаар үзүүлээд дулаагийн байна шүү дээ. Тийм. Яагаад байсан бэ гэдэг вэ? Сэнэг үглээд л одоо. Тийм. Тэгээд бас хүмүүс нөгөө нэг бас ийм олон саналуд байна шүү дээ. Одоо нөгөө багуудын тайлбар одоо подкастнда гэдэг нэрнэлт болсон оруулаад сонирхолтой юм байна тийм. Тэгжсэн гэхдээ манай өнгөрсөн дугаарууд дээр бол өвөн зөндөө яг бас
яг тухайн үед бас дөнгөж нэг олон хүн үздэггүй байгаад ч юм уу те тэг хүмүүс мэдгүй өнгөрсөн бодлоо бас уучин бичлэгүүдээ бас ухаараад үзээ. Яд ч нэг тайтлуудыг харах юм бол те уучин дугаарууд дээр одоо ийм юм тухай ярина гэдэг. Зас зөвхөн тэр хэсгийн зүс үзэх боломжтой. Миний мэдж байгаагаар Mercedes багийн төв, Red Bull багийн төв. Лабага те. Тэгээд тэр нөгөө хамгийн том 10 усал тийм талаараа одоо яагаад Senna-гийн болсон талаар таамбуудын талаар байгаа. Тэгээ Формулагийн хамгийн том инновац бас хамгийн нийтдээ хэлмэлтгэл. Ер нь зөндөө оргилсон банд болсон юм байна. Тэгээд бас нөгөө одоо байгаа нисгчдийн арг гэр одоо хэр баян. Чи анхны өөр форм орохоо тий. Тэгээс одоо байгаа хамтрагчднаас ямар нийлжэлтэй одоо ямар хийдэг вэ талаар бас асуудаг юм тий. Нэр хосдог байнаа шинжлэхгүй болох. Чи ихнээс зэрэгдээ хамгийн баян одоо арга ким болсон үү. Хамгийн орсон даагч юм тийм багтаа. Тийм баа шүү. Тэгээд манай бас нэг сэргийгээд эргүүлээд нэг хүлгээд үзээрэй. Гоё бас гарч ирнэ. Түг яг нөгөө тастаадаас янз бүрийн болгож байх мат нэрээ байгаад идэг болохоор бас юм шүү. Тийм. Анзаарах хөдөлгөөн гэдэг гэж байна. Түгэ. За тийм байна. Тэгвэл шууд Голланд, Нидерланд, Тайланд дууч. Зандфорд, Дач. Андуурт. Монголоор юу? Монголоор ч юм. Голланд ч ерөнхийдөө хэлэх юм харагдчихад байгаа шүү дээ. Тийм өөрсдөө. Голланд ч нэг мужин юм байл шүү дээ. Нэг галаа марлууд байгаа. Тийм. Каталан шиг. Тэгээд юу юм бэ лээ? Хад. Нидерландын хад биш. Тийм ер нь тийм Валпас. Тэр нь бол биш. Тэр Нидерланд. Тэгээ монголоор бол стил Голланд шүү дээ. Монголоор юу гэж вэ? Монгол тэгээд Нидерланд гэдэг юм. Оо. За. Өдөрлөг шинэ зүйл. Тэгээд Нидерланд Вантост болсон уралдааны талаар яриа эхэлцгээе. Чехи ч бас Чехи гэдэг штат. Чех Репаблик болоо Чехи. За. бүгд чинь сонсож. Турк ч одоо Турки. Заггүй. За уралдааны ялагч Ландо Норрис Пол квали дээр бол аваад нэгдүгээр байранд ороод төрүүлсэн. За энэ нь бол Зандуурт орчин үеийн формулад иргэнж ирснээс хойш ингээд 6 дахь удаага Полоос төрүүлж байгаа. Ер нь Полоос төрүүлдэг гэдгийг хадгалж үлдэж байгаа юм билээ. Тэгээд Ландо Норрис төрүүлснээрээ онооны зүрүүг 83 болгож өөрөөсөө Кимиро бол ортолсон. Тэгээд Өнгөр Зандуурт гэсэн хоёр уралдаан байв. Дараа л дүнсээ. Надад дүнслээ даварга хамгаалж байгаа. Эсэлч юм иргэн гэж тийм. Нэг бастай биш. Яг цаа харагдахгүй бас өмнөх үлдэн тий. Эхний 10 ултаа ер нь харагдахгүй байж байгаа. Энэ степ хүчтэй хийж болж ирлээ. Тэгээд Ландогийн фэнүүдээс бүдэрн баяр хүргэе. Макларын фэнүүдээс баяр хүргэе. За ингээд Ландогийн магтал ингээд дуусаа. За одоо өөрөө. За жок байлаа. Тэгээд бүдгөрийг бас үзье яаж гэдэг тийм балангууд тийш. За энэ дээр юу байгаа? Эхний асуулт болохоор Ландогийн мундаг жолоодлого уу? Макларын машин тийм сайн болж юу? Эхний ярих үзэг. Mercedes-ийн кампус болохоор одоо Макларын чанга өөртөө машин болцсон. Макларын номер 1 болцсон гэдэг яриагууд эхэлсэн. Зөрүүлээд Norris болохоор хотлоо наадвалч угаасаа мэдээж л би ч гэсэн Mercedes байсан бол тэгж хэлэх байсан. Гэхдээ Mercedes стил одоо номер 1 машин хэвээрээ. Зүгээр энэ хоёр зам манай машин тарай гэж таардаг байна. Яг үнэн л дээ тий. Макларанд одоо сүүлийн хэдэн жил харахлаа шүү дээ. Энэ хоёр зам дээр яг Макларын одоо эргэж ирдэг ч юм уу тийм яг найдлан доминант байж чаддаг хоёр зам. Оскар Жорс тийм энэ хоёр шүү дээ. Ядлын биш Оскар. Norris. Яг энэ дэр ирнэл эргэж ирдэ шүү дээ. Пастер. Тий. Оскар төрүүлсэн тэрний өмнөх тэр Norris юм бэл. Яг ингээд дундаа нэг ингээд. Тийм байлээ. Тэгээд за одоо 100% ингээд төрүүлчихлээ шүү дээ. 100% байгаа төрүүлчихлээ. Одоо 100-ийн хэдэн үн машин сайжирсан, хэдэн үн Norris-ийн гоё жолоодлого байсан бай. Одоо 60 40. Гэтэ 60 Norris Norris-ын техник. Ер нь бол одоо яг
Zandvoort тэгээд юу вэ? Zandvoort тэгээд одоо энэ Hungaroring хөвчнийг яадаг шүү дээ. Замын хувьд тийм одоо машины ялгааг амин ихээр гаргадтай биш. Илүү одоо техник шаардсан зам гэх юм. Тэр талаа одоо машинаас илүү юм шаарддаг, бодсон зүйлийг юм шаарддаг зам. Арай жоо илүү шаарддаг зам болохоор бол Zandvoort гэж байна. Ялангуяа Zandvoort ч өөрөө бас илүү техник одоо техник шаарддаг зам тийм өөрсдөө шаарддаг зам. Бас жоохон өөрмөцтэй одоо баг календар дээр бол ганц юм нэг юм байлаа. Налуу эргэлттэй зам тийм. Тэгээд алдаа гаргаж болохгүй тийм одоо түрүүл хин Кимиригийн залтаа шүү дээ. Яг тэр өчмөг өдөө тэр зөв шууд цэвэр шоонд тийм шоон хэрэгж чаддаг. Тийм тэгж шоолж болохгүй одоо жижигхэн алдаа гаргаж болохгүй тэгэхэд хан руу очдөг бол Виоланд бол машин бол яг сайжраад яваад байгаа. Яг одоо төхөө тараас нэг гүйцэтгэдэг баг тийм аж маж ба. Тэгэл ландсан гэсэн. Төрүүлж чадлаа. Энэ дэр бас анагийн хийснийг одоо давтмаа л да. Юу гэхлээр нэг урлагийн дондор хин Стелла биш. Стеллагийн нөгөө нэг юм нэс баха. Стелла тэр яаж тогтсон л та. Манай машины энэ жилийн дуу хоорондын зай боёо шүү дээ. Тэр яг богинохон ихтэй юм байна. Тэгээ энийг яагаад гэсэн жиндээ таалах гарыг богинох хэсэг гэдэг. Тэгээд юу богинохон хичгэлээр аэродинамик бүр шалмалан дээр ингэ тоглолт хийдэг. Хэцүү. Тийм учраас манай машин одоо ингээд ингэж тослоо гэдэг гоё ингээд Японд өргөм Японд апгрейд хийх хэцүү. Тийм учраас юу ихэд амар тийм өсрөнгүү гэдэг тийм үгээр тогтсон. Тэгэхээр яг тийм машин дээр яг мэдээж сайжруулж байгаа тэгээд ийм одоо лимитэд хязгаартай юм дээр апгрейд тэгээд одоо төрүүлж эхлэн гэхээр яг магадгүй болсон. Барсын орчод энэ гарч байгаа хэл та. Тэгэхээр нөгөө гэрээс харахад л болдог. Тийм. Piastri-гаар л баримжаалахад яг Norris гэх гэдэг л та тийм. Piastri үнэхээр азгүй эсвэл муу байгаад нөгөө саяны ярилцсан дээр надад багнал айцтай. Яг тэр Питер оруулж ирэл Расли авд байгаа гэсэн. Арай ч үүдэж хааттай ихчил Клери Раслиг үүсээ те. Аим үүсээ. Тэгээ орж ирсэн чинь 5-5 секунд. Алаач тэр хүний хийсэн зам дээр хийсэн хав юу? Алаач 5 арай л тэр хүний хав хөдөлмөрийг ингээд байхгүй болгоч. Бороос тий. Бороос. Тэгээд Рас хайж байгаа рүү гараач. Тэгэл юугаар Оскар явал та юм жиж хэлсэн. Тэгээ нэлээ хаан тасраа. Дурамчсан тэгээд Шиайр Феррарига ирчихсэн сайхан. Тэгээ өөрөө бол яг бага хамгаалцсан байлаа шүү дээ. Яг тэр бит яг тэгээ угаасаа зам дээр ингээд байсан. Тэр бүр юм бол яг дахиад машин хурдсан би явуулах тавьсан гэж ярьсан байлээ. Гэхдээ бас нөгөө цаасан дээр тэгээд хэлгээжсэн байсан ч юу те. Мэдгүй. За тийм ээ. Тэгвэл одоо нөгөө нэг комбек эхэлдэг гэдэг байгаа шүү дээ. Norris одоо өрсөлдөөнд хэр ойрхон өөрөө ярихтаа за манай машин хурдан хэрэглэн дээр одоо сайн байна. Одоо удаан хэрэглэн дээр сайжруулчвал энэ жилийн бүх хурдтай төрүүлэх байг гэхгүй гэж юм гэсэн үг байна. Сая ясна дараа. Авралын төрөлмөдөн төрөлмөр тийм төрөлч аврал болно тэгэхээр баг хийд бос жоохон. Хэр бодтой. Би тэгтээ сайн ингээд Norris авраг авдаг нь одоо төрүүлдэг нь эсрэгээр баг Mercedes-ийн алдаа гэж байна шүү дээ. Тэр Mercedes-ийн бас стратеги жоохон ажилласан байж болохоор юм Austin шаасгацсан юм. Бэл хийж л. Тэг яг стратеги муу байгаад гэдэг 10 секундын 10 минут. Яг зүгээр Mercedes-ийн сайн байсан гэж ойлгосон байж байгаа юм байна. Тэгээ 10 жил талцлаа. Арай халтсан. Тэр Mercedes-тэй биш зүгээр яг үнэхээр McLaren Lando сайн байж байгаа л тэр үеийн тэнгэрийн дэшид юм сайн. Бүх юм яг ингэж тараал тэгээд. Гэтэ харин тэр гүд одоо түрүүлчээд нөхөж чад авраг бол гэдэг бол тэр бол. Mercedes-ийн
Нотлон чинь Макс хэдийг өгчлөө. 81 л. 81. Лидо Макс. Яг тэр чинь арай ингэж хэлсэн. Тэгээ Норрис ч бүр Максийн доор байсан мэт тэгэхэд. Үлээ. Үгүй шүү дээ. Норрис хоёрт нь байсан гэлээ. Норрис их хоёр бол анх нь. Нэс шиг байсан. За тэгвэл тэгээд энэ жил Норрис бас те эх жил 96 сая доллар авах хэмжээний нисгч юу гэдгээ өгчөөж л харуулах юм байна. Гэтэ манай очи бас эхний юм дээр биш ээ. Эхнийх гинэ. Старт дээр бол бас нэг пинийг алдаалах хэрэгтэй. Тэгсэн дээ. Шүү дээ. Яг дахин эхлэл дээр дахин эхлэл дээр. Хамгийн ихнийх дээр бол бас гайгүй те. Зам дээр бас буцааг үүссэн те. Тэр бас давгүй гойг үүссэн мэт. Тэн дээр ч эхлэегүй гэсэн шүү. За хэдхэн хүчин дээр иргэд болсон. За манай үзэгчдээ Лондон Норрисын талаар эсвэл Макларен багийн талаар сайн яг түрүүний асуултанд бас өөрсдөө том дээр хариулаарай. Тэгээ 100-ийн хэдэн энэ ялалт Норрисын гавьяа вэ эсвэл багийн хөгжүүлэлтийн гавьяа вэ? Яг зам дуурт дээр бол баг хөгжүүлэлт авчирсан тий. Өнгөр дээр авчирсан. За тэрний үргэлжлэл нь бол сая ирсэн. Тэгээд нийлээд хоёулаа ажилтдаг юм аа гэдэг төсөл нь парт 2-ыг авчирсан гэдэг бүгд хэлсэн ч байна. За Макларны талаар ерөөхдөө юм байна. Дараагийн хамгийн том сэдв бол мэдээж Mercedes. Mercedes-ийн хамгийн том яригдж байгаа зүйл нь Жорж Рассел хоёр дахь нисгч болцсноо гэдэг. Руу хатаас дуудлаас Байраа соль гэдгсэн тэгээд байраа солилцсон. Тэгсдээ юм хэлээгүй тийм. Одоо яагаад ингэж Кими яг Норрисын төлөө дөрүүлгийн төлөө үзэж байгаа мó үгүй мүү гэд одоо яг үнэхээр нэгт орох боломжгүй бол өгөхгүй гэж гэсэн үнцэг гарах гэж оролцсон өөрөө тэгээ баг бол тэнд хариуллаагүй байсан баха зүгээр л төөр нэг дээр байраасаа. Тийм би тэрийг сонссон. Хиний хариг сонсоогүй. Тэгээ яг хоо шинэлээгүй байсан ч бараг л зүгээр яг Mercedes-ийн зүгээр одоо тэг амархнаар болох. тийм арай чухал хурдан юм. Наатан ч гэсэн юм байна. Амьдралын давчлаас Тэ хурдан гэлцээ солилцгоо тэгээд угаасаа чи гүцэтэн тэгээд тэрнээс ихтгэн байраслаад явж ирсэн дээ. Чи замаа тиймэд замаа байсан. тэгээд харин Рассел дэндүү амархан буугаад өгцсөн үү одоо тэгээд нэг эндээс ингэж байл та одоо Рассел Тото хоёрын харилцаа ер нь нэг тийм жоохон 50-50 биш нэг тийм дандаа л нэг 80-20 мөр юм шиг. Тэгээд одоо Расслын гэрээгээ дандаа барьцаалж одоо ингээд багт гой шийдвэр одоо амархан гаргуулаатай юм. Хитрүүлэг явахтаа гэхдээ ер нь зүгээр хүмүүсийн анзаараад байгаагаар Рассел одоо дэндүү багтаа судсаар бариулсан байна. Гүн одоо тэгээд яах юм бэ? Би ял тийч чиггүй яах юм баг юм хэлж байгаа тийм. За хаа дургуцаал явал та тийм хаалсан тийм. Дараа тэгэхээр дараа жил одоо очих баг байхгүй шүү. Тийм юм чинь бас би байгаа хөө. Тэгэхээр яг нь бол энэ хүн байдлааслаад явуулчихгүй байх л та. Тийм яаж яваад тийм. Тэгтээ тэр үгүй бас нэгж ойлгож байгаа нөгөөх нь ч гэсэн бас ойлгож байна. Алил нэг байршаа мэдээ. Тийм. Би нэг мэдэрсэн. За уус хэлсэн. За зургасаа би гүцэд нэгдэж чинь хэлж байгаа юм. Өгөнд нь орцсон. Хин амны гарц гэдэг. Тэгээ сайн спринт төрүүлсэн ч дээр асал. Тэгсэн чинь нөгөө хүмүүс яг хагасаан тим мэдээ бичээд заах. Нэг хэсэг нь болохоор нөгөө нөгөө гэрэл санал тавиад шууд ингэчлээ гэдэг. Нөгөө хэсэг нь болохоор Максын гэрээ зарлагдсан чинь гинт Расслын машин хурдан болчихлоо. Тэр ч бас соёлоо жоох нөгөө conspiracy гэдэг чинь хэтрүүлэлтэй. Гэхдээ нэг хэсэг хүмүүс бас нэлээ хэсэг хүмүүс одоо нөгөө баг нь Расслыг хорлоод байдаг шүү дээ. Тэгснэ за угаасаа Макс ирэх юм бэл за одоо наа үнэ муу харагдах юм байл. Тэгээд тэгсэн чинь бүтэнсэнд нөгөө л нэг Рассел баг гэж хэлсэн тий. Рассел ягаад ер нь удаан байгаа. Би яг энэ байх. Яг уралдаа үзэж яхад бодсон л тэгэл. За Рассел чинь хямаргүй болчих. Нэг хямаргүй нэг. бараг л худалчин дуртаа нэрж гүцээд байгаа юм байна шүү дээ. Машин нөгөө Mercedes Аа машин нөгөө Mercedes байгаа тэгэл. Хажууд нь тэр Kimi бүгд уучид шүү дээ. Тэнд яваа. Нэг салах чинь апрыг ашигтай. ард байгаа хэдий зүгээр ингээ хойш нь татаад яваад байна. Тэ бараг юм. Нэг уус нэг аура харагдаад байна шүү дээ. Аура.
хасах авраатай яваад байгаа юм тийм. Тэр Макси юу гаас тийм үү. Ашигмгал байх. Одоо нач өөрөөр гомдол халахдаг гэж. Тэгтээ юу юм байгаагүй шүү. Ээжтэй нэг л цаашиг даах нь. Наач бодлоо маашч. Яагаад ч юм. Ахан дүүгээд наач одоо гомдлоо шүү. Доогоор гэж байна. Саваад. Одоо яг формулагийн бас нэлээд үнэтэй асуултын хариултууд нэг бол тэр Russell яагаад унтаан байна гэдэг юм те. Тэр талаараас манай улс санал бодлоо. Хамгийн гэрээ like share subscribe. Хүмүүстээс энэ ууштай. Тэ. Би энэ тухайн хэлтгш юу ядсан бохгүй юм бэ? Спринтэд дөрүүлэхлээр заа менеж бас ингэ те. Макс гараад ингэ тайвраад те. За одоо шилдүүдтэй гоё ингэ юм баг. Тэсээ өдрөнд байхгүй болж. За яг хөө тий. Тэ. Одоо манай дуу манах гоё сонсогдож жоохон үзэгчд маань. Тэгэхээр одоо Энэ болт бид нар анзаарсан гэж. анзаарсангүй. Рекэд дараагүй. Тэгээд тийм учраас үлцэл очи өдөг хүртэл жоохон муухай дуурж байгаа. Энийг ингээ урд нь оруулчих те. Манай үзэгчд удахгүй амьдрал гоё ял. Жоохон тийсэрээ. За. За Russell ярьжсэн чи юу ярьж илаа? Яг спринт дээр гоё яа. Машиныг тар болцсон байж чадсан баг тий. Машиныг тар болцсон байсан баг тий. Тэгээд дараа нь шууд спринт усаад спринт дээр одоо багууд одоо цуглуулсан датач гэх юм ямар нэг юм нэр. Тэр зүйлээрээ дараагийнхын квалитер машинаа зөв тааруулаад илүү хүчтэй гарч ирээ. Тэгээд Russell дэвлтэл яг одоо үнэн төрхөн гарч ирэл тэгэл уралдаан дээрээч нэг сайн явж чадаагүй тэгэл дуссан багтаа өрх. Ер нь ингээд quality дээр ч гэсэн ер нь ким идэж болж байгаа хаа тий. Стат харуулах. Тийм шүү дээ. Ер нь дандаа Ер нь тий. Урд нь л байгаа. Саяны их чинь юу лээ? Кими 2 те. Russell. За тийм байна. Тэгээ Mercedes багаар нэг иймэрхүү. Mercedes багийн бас апгрейд хизээ ирэх вэ гэдэг асуулт байгаад байгаа. Монза дээр Кими бол шинэ мотор амгсан. Тий. Тэгээ 10 юу ухрах юм бэл. Тэгээ одоо энэ дээр л Russell одоо түр авахгүй бол одоо тэгж зайлзэл. Ер нь л Би бол тэгж бодож байна. Угаасаа тэгэл л шүү дээ. Одоо яг 1-2 үү гэдгээ Монза дээр харуулна дээ. Монза дээр яг нэг тэгсгээд өнгөрцсөн 7 хоногуд байгаадсан шүү дээ. Яг нэг Кими ингээд ахт Russell ч гэсэн өөрөө муу байгаадсан. Нэг боломжийг ашиглахгүй байгаадсан. Одоо яг дахиад нэг тэгчүүл тэгээд за энэ жил өнгөрлөө гэх юм дээ. Харагдана гэж яриад байгаа. За дараагийн баг мэдээж Ferrari. За Ferrari баг яг 4-5 дугаар байранд дууссан те. За бас амхтар муу бол амжилт биш мэдээж 2 хурдан багийн одоо хамгийн хурдан гэж 2 багийн хойно орсон. Гэхдээ Lewis Hamilton-ы үзэж байгаагаар бол подиум дээр зогсох ёстой байсан. P3 бол байсан гэж багтаага ширүүн радио мессеж солилцсон. За тэр талаар нас Leclerc хэлсэн мэл ч те. Одоо бидний одоо ингээд үзүүлсэн амжилтаас машин бол илүү байсан. Одоо илүү байж чадах байсан. Тэгээд яг одоо харагдаж байгаа шиг явуулна биш тойроо утгаар тий. Нэмэдийг хийгээд байгаа байхгүй. Нөгөөс нөгөө Ferrari-гийн машин ингээд хурдан сайжирж гин. Баг бол ингээд бас дагаж сайжрахгүй байна гэдэг. Тэгцээл шүү дээ. Мөнхийн асуудал юм байна тий. Одоо тэгээд юу бид энэ талаараас зөндөл ярьж байна да. Хэдэн уралдаа болно гайгуулс тэгэл ахаал клауд болж байгаа тий. Тэгэд Leclerc ягаад зүгээр ингээд солио гэд хэлчихгүй байгаадсан юм бэл. Энэ талд юусэн уншиж юм. Өөрөөсөө ингээд харин Ferrari жоох ингээд нэг юм шууд ингээд хүнтэй шууд хаалж юм ярихаас жоох хайгаад идэв шүү. Тэгээд шийдвэрийг бас айгу удаан гаргах юм тий. Үнэхээр заяаглалц ингээд дамжлагтай яваад тэрнээсээ болж яддаг алт гэдэг яг л би тэгж бодоод байгаа юм. Зүгээр хоёр нисгч хоёлаа бас ингээд яг дарааллаа тий бас нэг P4 5 гэсэн учраас нэг хоёлынгийн алчихгүй хон шиг юм хийгээл олон юм хараал байдаг. За ингэчүүл юм бол ингэчүүл яах юм бол тэр ингэчихлээ тэгвэл ингээд амар олон юм хардаг. Өөгчөж зүгээр л шиг байна. Зүгээр л за энийг нь орлоо энийг нь хайчия гэдэг тийм байхгүй. Хоёлынгийн нэг юм гоё болчихгүй тий. Айгу тийм нөгөө нэг юм оптимистик юм шүү тий. Бүх юм сайхан болно. Хоёлаа гоё болчихно гэл. Практик. Заавал нэг нь орлож яах гээд байгаа юм. Хоёлынгийн л гоё болчихлоо гэдэг. Тэгсэн чинь бүр эсрэгээрээ нөгөө юу гэсэн шүү дээ.
Ferrari нэгийг гомдоож нэгийг баярлуулахгүй тулд хоёулынг нь гомдоод. Тэд жинхэнэ папаяч Ferrari дээр цэвэр бабаа. ажиллаж байгаа. Тэгээд Leclerc-ийг болохоор юу яасан те одоо бүр холд гэж хэлж чадахгүй болохоор за Pit руу орж иргээд хүчээр урдаас нь холдуулсан. Тэгээд Leclerc болохоор бас тэр шийдвэрийг ойлгоогүй те. Яагаад бид нар хоорондоо ярихдаа нэг л зогсно. Болвол одоо нэг зогсно гэж ярьсан. Бид нэг зогсмоор байна гэсэн. Баг бол box гэсэн чи what box гэж хэлээ те. Яг эхлээд орох байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд гүрээсээр гад нэг тойроо тэгээд орсон. Тэр хооронд бас Hamilton бас овоо цагалтчих واخгүй. Тэр их датан дээр ажиллаад удаад идэв юм уу? Одоо хэд их дата харж байна. Баян тийм юм улс өөртөө шийдвэр гаргах гэдэг яг тийм моментиг ингээд алдаад байгаа харагддаг. Тэгээ сая бас тэгээд алдснараа за Хамилтны үзэж байгаа. Тэгтээ ер нь л орчих байсан баха тий. Подиум байсан баха тий. За бүр яг 100% биш юм ахад ер нь үзээтэй л байсан баг. Би бол үзээтэй л байсан баг. Рас 70% барьж авах л байсан баг тий. 70% шанс. Тэ. Рас ч өөрөө бас жоохон нэг хэцүү яваадсэн шүү дээ тий. Явж өгөхгүй. Тэгэхээр бол байсан. Энэ хошоо онцоход бэлэн нөө. Тий. Жохон дарамт үсгчэхэд бэлэн байсан тэгээд. Тэгээ Дарамтыг үзүүлээгүй. Тэгээ сүүл 72 дэх тойрог дээр бас Leclerc бас хажуугаар нь чих гэж оролдож байгаа. Тэр хоорондоо салцсан. Тэгээд энэ дээр бас хөл юм байна шүү дээ. за одоо ч тэгээд юу ч нэг ярих хэвдээ. Ер нь лил байна те. Ferrari алдсан тэгээд Ferrari-гийн буруу шийдрээс болоод ер нь бол Hamilton-ы жоохон амжилт ухарсан юм байна те. Уул нь нисгийчт машин болоо илүү сайн л байна тэгээд. Яг тухайн одоо тэр яг моментиг ороос олж чадахгүй л яг тэр моментиг алдчихлаа. Дандаа тэр ялцсан тэгээд. Тэр хэрэгэлт юун дээр тойрог дээр л солихгүй дараагтаа солих ализын нөгөө юу ч өнгөрцөн. Цонхон тийм цонхон нууцсан. Тэгээ басар сүүл ярьж төгсөл. За яалтчгүй ингээд Макларын машин хурдан байсан учраас юу яллаа мал гэл. Тийм нэрцэл. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдөө бас одоо нэг санаанд хүрэх хэмжээнд ажиллаж чадсангүй гэдэг төгсөсөн л да. Яг бүгдээрээ л талдаа л юм хэрэгтэй ойлгочлоо байгаа л да. Окей. Тэгээ офлайн ярилгах шүү дээ офлайн. Хамилтон чи бүр тэгээ хэлсэн юм тий. Одоо бидний хийж чадахгүйг мөртөөс л хийж чаддаг байсан. Тий. Бүр. Урд байгаа хоёр машин тий. Нүдэн дээр хоёр машин гоё дуудаал яг цагаа болол гараал яг ингээд бүх юм жинтай яг л гараад ирлээ. Sorry бид нар тэгчихдэггүй ингээл. Гашуун нэг Хүрнэ. Бараг тэгж байна. Манай Mercedes бараг. Манай Mercedes би чинь нэлээ урт юмны хойтлон жилүү. Би энд ялах гэж ирсэн. Би ялмаар байгаа. Би багч ялмаар байгаа. Гэхдээ ингээд яг бодд үнэн бол гүйцэтгэл дээр. Усан гахаа олжлаад тэр юу болсон? Тэр нөгөө софт хийгээ гараад ирсэн те. Чи medium авах уу гэдгсэн чинь тэр нөгөө буруу дугуйнтай холбоотой тэгэсвэл нөгөө нэг удаан байлгаад байсан юм уу? тэгээд тий удаан байсан. Нэгт бол удаан байсан. Софт аяг удаа байсан тий. Тэгээд тэгсэн чинь Leclerc ингээ mediumтай удаан яваад байгаа юм биш үү гэд буцаагаад асуусан те. Баг тэгсэн чинь бид нар мэдэхгүй байна гэд. Тэгээ нэг өмнө нэг тиймэрхүү яриа болоо тий. Датан дээр сууж наадаа хараач. Та нар мэдэх ёстой үстэй гэ тий. Би тэгж утсан юм а яг тэгэхэд ерөнхийдөө нэлээд олон машинад хаартай яваадсан баг. Тэг хурдан яваадсан. Тэнгүүд Ferrari бодсон шүү. За медиум хийж хахаар бараг жоохон харж агаад хаарт хийчихье гэд. Хүлээсэн гэсэн. Тийм тэгэл хүлээж жоохон нөгөө нэг дата цуглуулах гэдэг ингээ хараатахыг гэд байгаадсан баг. Тэр оронд чи манай софттой бараг 20 явцсан баг. Тэг яалтчгүй нөгөө нэг хин өртөг үзэгдэл. Ferrari артлын мотор авсан. Бүгд яг гэсэн байгаа үстэй. Өө санал хураалцсан юм шиг. Тэгэл яг нөгөө нэг пак шийдвэр гаргаал тэр эрсдлийг үүрэх хүн л айгу ховор байх шүү. Ferrari-гийн пит бол тэр. Тэр шийдвэр бурууч байсан, зөвч байсан. За би тухай тэгжсэн. Тэгээд дараа нь өөрөө буруутах учраас ингээд юмнаас цухтаагаал. Энэ дээр үндэслэл ийм байх шиг, энэнгүй харуул ингэ шүү. Энэ хүний хэлсэн ийм байх шиг л гэхээс за яг одоо тиг гээл яг шийдвэр айчдаг юм байхгүй юм шүү те. Харин тэр энийг засгаад Васарч нэг ярьслаа би нэг тэнцээний дугаар дээр ярьсан шүү дээ. Би яг нэг ийм их халах гад ерөнхийдөө үзээд байгаа. Тэгээ гой санаануу те жижигхэн инженер ч самаагүй гой санаа хэлэл дээ байвал хэл те. Чи над чинь буруу ч өнө зүв бэнэ дараа нь ингээд чи тэнэг малаа би чи юу яриад гэдэг хийж тэгж хэлэхгүй.
Тэр юм л хэлгээл. Тэгээ ийм нэг чинь ачаар бас энэ Макарена гэдэг нь гарч ирсэн юм байна. Тэгэхээр яг ингээ багаараас ингээ явж л байгаа. Гэтэ энэ үжи ингээ мэдээж юм Италийн ч юм уу Ферраригийн бүр ингээ соёл нь Буглалтай баг тийм. Бүр нэлээд гүнзгий үндэс болцсон учраас тэр амархан салахгүй баха. Сони тий. Италичууд ч уг нэг тийм задгаа юу ч хамаагүй л ярьж идэг төрлийн хүмүүс байдаг юм багт тий. Тэгэл ярьж Аа яг тэгэл нэрээ юм. тийм болоо. Тий. Тэр Гүнтерштайн хэлж байгаагаар бол бас надад нэлээд яг тэгж ойрхон санагдсан. Яг тийм хүн багт хэрэгтэй байдаг юм аа. Тэгээд тэр хүн чинь бас өөр айгуу тийм эрсдэл гаргаж л тийм юм хэлж шийдвэр гаргаж байгаа. Яг тэрийг даах одоо тийм том персоналити хэрэгтэй байна. Тийм нуруутай хүн одоо Феррарид хэрэгтэй байна. Тэр хүн дараа нь тэр хүнтэй хариуцлага нэг тооцоод байдаг ч юм уу тий. Одоо тийм болохоор зөрөгтэй шийдвэр гаргадаг юм тий. Тиймэрхүү гэж ярьж байсан. За тэгтээ бид юугаа мэдхүү. Тэгээд Ферраригийн олон жилийн проблем үргэлжилсээр. Тэгтээ ер нь бол гайгүй болчиход байна. Нэг үе арай гайгүй. Арай гайгүй болчиход байгаа. Тэгтээ стил Мерсер ажиглагдсаар байна. За Феррари ер нь юм байна. Тэгтээ энэ дээр бас яг зүгээр Леклер Хамилтон хоёр одоо муудалцсан уу гэдээ бас нэг тийм яриа лээ. Тэгтээ миний бодлоо нэг хайхтар. Энэ тийм хоёр жолоочийн хоорондоо л нэг. Тэр хоёр гайгүй зэ. Reddit дээр Ferrari-гийн юм бүр Reddit дээр бүр алаан болчихсон нэр чи хоёр хуваагдаад хоорондоо бүр алаан болчихсон. Тийм фэнүүд нь танамуу Hamilton гэл. Тэгээ бүр ингээ модос ингээ бүр том юу гарах хэвээр. За одоо энэ чинь багийн тэр сав тэр та нар одоо болооч. Тэгж их яамаар л ингээ тоо ихэн тэ нэг хүмүүс ихэн сав ингээ тэрэн дээр очиж яа гэдэг. Тийм юм шүү дээ. Дал нь ялж байна. Тэнийг өстэй. Гэтэ ямар ч гэсэн ер нь бол юу ализын юу болоод эхэлсэн. Фэнүүд бол хоорондоо гал. Манай бас Монголын Ferrari фэнүүд тоороос алдчих болно. Бид нар л хорихгүй байна. Гэтэ юу ахаа хэрэл дээрээ. Яг Монголын юу гэвэл Leclerc нь илүү байгаа. Яг Ferrari гэвэл. Зүгээр Hamilton нэг хуу хүнийг дэмждэг нь арай. Тэрнээс яг Ferrari дотроо нэг Hamilton гэдэг нь цөөхөн би бол тэгж бас тийм бах тийм. Нэг бах. Hamilton-тай харин хүмүүс цуг ирсэн үү? Mercedes-тэй үлдсэн болоо тэ сонь дээ. Оо штэ. Цуг ирсэн бах. Тэгээ одоо холонгоос хол. Багшт. За. Дөрөв дэх баг орхигдуулж болохгүй Red Bull гэхдээ одоо баг дөрөв дэх хурдан машин гэдэг нь тодорхой болчихоо да. Тэгээд Максийн талаар баг зэрэг ховор харагддаг Максийн алдаа гэж дүгнэт л шүү дээ. Тэр юу байсан бэ? Өөр юу? Цагаан шугамн дээгүүр яваал дуугаал. Цагаан шугамн дээр тэр чинь бороо жоохоо яцсан тий. Тийм. Яг тэр нэг сүүл хэрэгэлтэнд жоохон норцсон нэг усан доошоо яг дурсаад тэр дотор талтай устай. Яг энтэй хамт хин иргэсэн юм л шүү дээ бас. Би юу гэж бодсохгүй нөө Макстай нэг юм болоод бас ингэж хэрэгчлээ гэж бодсон. Тустай. Тэр би үрдээс сүүлд нар чи өөрөө явж ирсэн бас хэрэгцсэн. Тэрэн дээр нэг юу бод шүү дээ одоо ажил борж ирэх юм те жоохон тэрэн дээгүүр бол Макс гарцсан. Тэгэл тэрэн дээгүүр гараалжлаад л галтаал гарсан. Цэвэр Максийн буруу 100%. Максийн фэнүүд тэгээд л штэ. Угаасаа энэ новшин машины чи хурдан явуулах гэж хитрхи ингэж болоод байгаа л манай хөө алдаа хийж байгаа ш. Тэрнээс биш гэлээс. Тийм үнцэг байгаа да. Гэтэ бас энэ удаас яалцгүй бас бүрдгэж амар хамгаалах нь цааш байна те. Макс. Тийм. Үнэхээр яг аматур алдаа юм те. Гэтэ энэ дэр ингэсэн бол яхаад ингээл Рассел ингээл амар гэрээ сунгаал. Тэгэл тэр гран-при дээр аваар исэн бол болуулж байгаа хаа та. Тийм шүү дээ. Өмнө нэг үнд ч бас үүлий үргэж байна. Өмнө нь хийсэн юм тэгээд ирээдүйд бас өөрийнхөө эсрэгтэй ашиглагдсан тэгээд 81 оноо моно одоо нөхдөг үнтэй шин тэгээд бас хамаагүй ингээд. Хай нэг алдахтаас дэвсэлж болохгүй шүү дээ. Тэгээд жоохон бороо орж мартан тийм гоё уралдаан болох нь дээр хүлээж сайн нэстэ тийм бороо зогссон Макс гарсан тэгэхээр за зэгэл. Тэгээд нэг хуулын сүүлийн тий гэрийнхэн сүүлийн уралдаан тэгээд нэлээд бас ачаал бүдэл өгсөн малгазлагаас өөрөө нэг төр зүг юм л шүү дээ. Өөрөө 3 төрөлстэй. Тийм. Нөгөө нэг алдаг байх үед чинь 21-ээс 23 онд шүү дээ. Тий. 3 төрсөн.
24 нэг сонирхолтой нь 3 одоо нөгөө зандуурт ирээд 3 удаа Red Bull 3 удаа McLaren дөрвөлээд өөр баг ерөөсө дөрвөлээг юм лээ. 21 22 23 Max. Тэгээд Norris Oscar Norris. Тэгээд тэр нэг гарчлаа гэж тий. Дуссан. Биш Mercedes төрүүлээгүй лөө. Тийм баг. Тийм байсан. Mercedes ерөөсө төрүүлж байгаагүй гэсэн баг. За тэгээд Максим бас нэг мэдээ нөгөө Мартин Брандл үлээ. Та нар 30 он л гэдэг юм. Тэгээд наг гэрэнт ч угаасаа амар олон exit class одоо ийм юм болвол би болно гэдэг юм байгаа штэ. Тэгээд 30-ийн тоогоор нь Чирдэгтэй яаж болохгүй гэж зүгээр хийсэн. ядраа. Хин ч Мекс чинь жохонхүүл тэр заалтыг авахын тулд амар цалин өгж байгаа гэсэн юм шүү. Тийм. Харин тийм Тэр нь хараа. Гэхдээ яг өмнө ингээл юу гарч яхад ингээл яриа гарч яхад ерөнхийдөө гэрээ санал болгосон. Тэгээд цалингийн амар нэвн тэрнийхээ оронд тэр гарна гэдэг заалтуудыг байхгүй болгохын тулд амар мөнгө өгөх гэж байгаа гэж ойлоо нэг юм байна тий. Тэр наа Мартин Брандл ч Хот боо гэж. одоо жоохон заримдаа санаанаас зөхөөгөө шиг лаатал. Тэгээд Максим бас өөрийн ярилцлага нь болохоор ер нь өөр багт орохоос илүү зодог тайлах нэлээ ойрхон байсан гэдэг юм хэлсэн байлээ тий. Ер нь бол одоо би бол Red Bull-аараа S50 гэдэг юм шүү. Тэр ярилцлаган дээр бас төгссөн биз дээ. Багт ингээ ямар нэгэн сольж байх юм юуч байхгүй. Одоо байгаар аяг болж байгаа л өөрөө тийм эс. Тэгвэл хүмүүс чинь нэг яриад за ингээл бүх инженерүүд нь яваа тий дотроо хаалгасалгаа. Одоо ингээ юмын сольж мөлөөд ингээ нэг тим ингээд тийм юус ярьж хэрэггүй одоо байгаа болж байгаа гоё гэдэг. Тийм ялцчихсан багш гэсэн. Окей. За нөгөө тал тарнастай сонирхолтой болсон те. Би тэрийг одоо энэ гайхаад байгаа шүү дээ. Болохгүй гэж юм. Тэ. Одоо Ловсон уу? Тэ. Ловсон за яг цаад утгыг яг ойлгуулга юм л да. Ягаад тийм шийдвэр гарсан. Одоо Racing Bulls-ээс Lawson дээшээ гаргаж ирээд Red Bull руу оруулаад тэгснээ сэлгэнт байсан Yuki Racing Bulls руу оруулж уралдсан тийм ингэж дээш нь нэг гүйлгсэн гэх юм. Яг одоо Red Bull багийн үед яг бага бодоод одоо илүү туршлагатай илүү олон удаа машин барьсан гэдгээрээ Lawson авчираад уралдуулж байгаа. Тэгтээ одоо юу гэдэг гадны нүдээр те одоо энэ харахад айгу сонин гэх юм тэнийг шийдэр байгаа. Яг тэгэхээр ч одоо reserve driver байх ямар хэрэг байгаа юм болчих жоох. Харин тийм. Одоо багийн хувьд тэр одоо Racing Bulls гэдэг багийг зүгээр баг биш зүгээр үнэхээр талбай дээр байгаа яг зүгээр сэлгээний нэг юм яваад байгаа шүү дээ. Тэрийг одоо баг гэж авч үзэхгүй шүү дээ. Тэр мөр бол те бишээ сагсаар бол 5 та тоглох шээ. Red Bull ингээд 7 та тоглох. Ингээд байгаад байгаа тийм хавтаа тэгснэ шүүгчтэйгээ бараа солигдчихсан хоорондоо тоосоо шүүгч нүүд тоглож исэн шүүгч мөгөө яваад байгаа юм шиг тийм байх. Би хэлээд байгаа шүү дээ. Энэ бага одоо охин гэдэг болёо. Тэгээ одоо бас нэрийн мэдээлэл одоо Lawson одоо өөрийнхөө нисгчийн хоног бол аваа явах бах тий. Fantasy дээр тэгсэн шүү дээ. Миний Lawson шууд inactive player байна гэж шууд хасгаран тоонох гэсэн. Харин тийм л шүү дээ. Би заавал Red Bull-ийн Lawson Lawson авах хэрэгтэйсэн. Йоо би бүр шокнд шүү дээ. Гүн чи нэг л юм байгаа юм. Би тэгж одоо заашгүй. Yes Red Bull-д орчин чинь авах нэг өлдөөцсөн шүү. Бүр хасгарандаа оноолцсон. Тэгэхээр одоо ингээд мэдгүй одоо яг ямар Red Bull-д оноо Lawson гэдэг хоёр хүн өөрийнхөө оноогоо авахлаа. Lawson Racing Bull. Lawson Race Red Bull гэх хоёр он. Мультиверс гэдэг шиг Spider-Man. Цаг хугацаа ингээд таймлайн садаа хийчих шүү дээ. Тэгэхээр одоо ерөөсөл тэр Lawson гэдэг хүний одоо юу гэдэг өөрийнх нь бас нэг одоо тэр хүн чинь бас нэг Racing Bulls багтаа карьерт болсон өөрийнх нь машинтай болсон тийм байж. Тэр тэрнээс нь сугалж гаргаж ирээ шууд Red Bull-ийг наадах юм яваа гэж явуулж байгаа. Тэр хэдхэн нэг дотор болж байгаа. Гэтэ Lawson-ы хувьд л гоё юм шүү. Яг Lindblad биш намайг сонгочлоо. Би бас арайч бас те нэг арай илүү байгаа юм байна гэдэг те нэг өөрт нь жоох юу болоод Зунода талаас хараад юм тэнэг байхгүй. Яг заал Зунода гэдэгтэй шүү. Зүгээр reserve driver гэдэг хүн байх чинь Max Red Bull-ийн reserve driver хийж байгаа шүү дээ. Тэн дээр нь би яг эсвэл зүгээр бас яг Lawson дахиад Red Bull-ийн хоёр дахь юу боломж байгаа гэдэг өнцгөр л юм шүү. Цунодод бол дахиж угаасаа Red Bull жолоод боломж байна. Лосч одоо аних гэдэг шүү дээ.
Олно. Яг тийм лов ингээл шидэл юм шиг. Лавснаа. Яг та хажаар хэрвээ бүр болохгүй бол дараагийн одоо шугамд дараагийн очонд одоо чи байгаа шүү. Тэрийг дэ үгүй гэдгийг ловсон ч орох мэдчихэж байгаа шүү. Ловсон битгий би ч мэдчихсэн. Цаана тэр цоолов гэж заалаачаад алж хидаадаг гарч. Уусаа бүр таалга мэдээд байгаа юм шүү тийм. Хаалга нүд төвшөлтэй. Өө хонголох гэсэн. Ормоор явлаа шүү гэдэг. Аз мэдгүй тэрийг бүгдээрээ ирээдүйд тарна эсвэл мекис. Юунаас асуулт те. Тэгээ манайхан юу гэж Red Bull-ийн юу гэж бодож байна? бас жоохон шудраг босчих юм миний бодлоо хийж लागсан. Айл ал талаа бодох юм бол шудраг зөөхө багийн хувьд бол зөв. Тэ? Тэгэхээр багийн оноо моноо юм боддог ч юм тиймэрхүү бодлоос л зөв. Тэгтэл шудраг бослоо. Тэгтээ харин эсэргээрээ Би бол дээр хүйслээд байгаа шүү. Энэ рейсинг бүр багийг зайлуулсан. Нэг бол тэр баян арабууд өгөө тусна гарах. тэгтээ харин өстө ловс харин сааварлцсан. Тэ? Хоёлаа ер нь сайн оролцсон тий. Цунодоч Юкицэн сайн оролцсон. Гадуур 8 гүсрэлтэй тэр Хөлкенбергийн тэгсэн шүү дээ. ажлын маслыг. Бараг хайлайт. Тэр нь мод Юкицэн дөхөн нэг л практик тий. Нэг л практик гэсэн. Тэгээд тэгснээр шууд тэгээд 70 хэрэг дээр ичж байгаа. Өстө цаа гэх шивэрэж. тэнд дээр яриад байгаа юм л та. Ловсон хитрхи эрт Red Bull хитрхи эрт гаргацсан уу гэж. Юу гаргацсан гэдэг нь? Одоо доош гоё. гаргацсан уу тий. Тэгсэн бохоо тэр үгс тодорхой хоо. Өөрт нь өөрийг нь бас хүлэгдсэн юм шиг, скамтсан юм шиг л юм яриад л шүү дээ. Хоёр дахь China дээр Шанхай Гран При дээр ингээд өөрчлөөд үзье. Яг одоо бол чамд айгуу тухгүй байна. Гэхдээ энэ дээр ингээд хідүүлээ дөрүүлээд ингээд цаашаа ингээд баг тэгж хэлж ингээд сетапыг амар өөрчлүүлж уралдуулангуудаа тэгээд яг хасцсан ингээд. Тэгээ надад хэлэхдээ бол ингээд миний ирээдүйн баттай юм шиг ингээд ойлголт өгөө яваадсан. За эхний уралдаан окей ойлгомжтой бороо тэг миний алдаа анхны юм шиг. Хоёр дахь уралдаан дээр ингээд би практис хийсэн сетапаа ингээд ашиглаад ингээд дасаа явж исэн. Тэгсэн чинь надаа за ингээд сетапыг чинь бүр ингээд амар өөрчлөё. Машин угаасаа ингээд болохгүй байна. Гэхдээ одоо бол чамд ингээд тухгүй ингээд юм болно. Гэхдээ чиний ингээд хийсэн тийм нэгэн тал сайн уралдахгүйгаас чиний авсан энэ юм дээр чи хэдүүлээ ингээд цаашаа ажиллаад ирээдүйн энэ зам нэрээ зөв юм шиг байна гэд миний бүх юмыг ингээд өөрчилсөн. Тэгээд цаагаараа тэгнь би ойлгохдоо ингээд надтай ингээд ирээдүйд төсөлж байгаа юм байл гэж ойлгосон. Яс энэ дээр зүгээр максимум нэг өөр юм Дурсан. Дата авахгүй. Тэгсэн чинь тэгээд наваа ингээд бараг скамтсан те одоо нэг тиймэрхүү юм ярьсан байлээ. Ямар ч тийм хасна гэдэг юм бол байхгүй. Баг дотор тийм огт тийм яриа байгаагүй. Тэгээд надаа би хүртэл зочирцсан ингээд гинтимитэй байсан. Тэгэл дотроо гомдолтой л байдаг ямар ч тийм тэгсэн чинь дотроо гомдолт ямар ч өөрөөсөө шалтгааллахгүйгээр зүгээр нааш одоо адгаа бэр Red Bull уналцсан тий. Тэгсэн байлээ. Тэгээд цунуудаа бас сайн уралдаад өөрөө бас жоохон одроод гисэн л тий. Багуудаа над руу залгаараа гэдэг. F1 teams call me гэдэг. Тэгээд доор нь бас хөгжилтэй хүмүүс нэг дөрөвдөө уцсан дугаараалаа. Байла Aston Martin байсан юу гэж уцаад таслаа. Aston Martin залгаж ийн гэсэн чи. Арайч Aston Martin. тэгсээс бараг амарсан. Тийм нэг ондгоо шиг юм явж илээ. За тэрний дараа яг тэр хоёрыг бас магтахгүй байхаар аргагүй. За тэгээд Алонсо хоноо авсан те 9 дугаар байранд орсон мөлий. 18-аас эхлэв тий. Тийм шүү дээ. Хаана өсгсөн. 18-аас эхлээд 9 дугаар байранд. Одоо яг энэ удаа бол яг өстой өөрийнхөө хүч чадлаар юу гэдэг тий. Одоо ур чадвараараа он авсан. Өмнөчн бол яг азар явж байгаа он авсан шүү дээ. Тийм шүү дээ. Хүмүүс гарч мараад бүгд онгоо. Өөрөө ч мэдгүй жоо он авсан. Энэ удаа бол өстой яг өстой жинхэнэ цэвэр үчээр авсан да. Тэгээд нэг юу юм бэ? Honda-гийн юу ирсэн шүү дээ. Шинэ мотор ирсэн. 45-аас хоошоо анхны гэсэн үү те он авсан. Нэг тим рекорд болж. 70 хэдэн юу гэсэн мэсэн. 72 оноос хойш 45 наснаас. Тийм. Маас тийм сүүлийн оноо авсан анхны тохиолдол ч л. Тийм биз. Тийм ч одоо л яг апгрейд ажиллаж байна тий. Шинэ машин авчирсан, шинэ мотор ирсэн. Тэрсэн ч одоо манай энийг хэлцэл шнэ тий. Энийг өмнө нь муухай зэрэлцсэн юм одоо энийг жилээд ирсэн юм үзье. Мөнгө үзсэн юм үзье.
За. За тийм байна. Өөр чинь Hülkenberg. Тий, Hülkenberg 4 оноо авсан. Бас оноо авахгүй явж байгаад оноо авчих шүү дээ. Тийм. Огт наагуулсан. Гүг огтчлээ ер нь сүүлийн хэдэн уралдаа энэ оноо аваагүй явчихсан баг. Дандаа л Бертолетто дандаа л 11-т ороод байдаг гэсэн тийм нэг шиг. Тэгээд юу Audi тал дээр сэтгэсэн бэл дээ. Одоо 26 онд бол манайх мотор дотор тэр аудуу модуу яахгүй гэдэг. Тэрийг 27 онд ашиглана. Нэг бүсэн апгрейд хийх гэж байгаа гэж лээ. Бараг тийм зүг бохоо. Тийм. Аа одоо л яг юм рейсинг бүлмэлтэл алцаад шүү дээ. Юу Alpine-Alpine-тэй. Тэгэхээр тэрэн дээр л мөнгө зарж цаг зарах хэрэггүй. Тэр нөгөө нэг 60-40 чинь 28 оноос орох үлээ тий 27-оос орох. 27-оос шууд иргэжлээс орох тий. Окей. За тэгвэл нөгөө нэг юу бас нөгөө Монзагийн одоо превью гэх юм уу? Тийм байгаа. Тэрэн дээр Ferrari-гийн аудуугийн нэмэлт орж ирнэ гэсэн үү? Тий. Сая уулын шал ирсэн юм аа. Харин тийм. Тэгээ шал нь тэгээ сайн яваагүй юу? Нэг бол зүгээр стратегиасаа болоод нэг тэрийг нэг харлуулчихв. Харин шалан дээрээ нэмэгдээд адуу 2 ирэх хэвээр. Тэгээ адуу дотор нэг шинжилсэн турбо ирэх юм шиг лээ. Тэгэхээр харчлаа. Тэгээ нэг сонин статистик шүү дээ. Нэг энэ жил за Ferrari л алах хэвээр уралдаан гээд одоо Monaco, Унгар тий нөгөө урт шулуун байхгүй эргэлт ихтэй тий тийм юмнууд дээр Ferrari ерөөс дандаа төрүүлээг. Тэгээ сая занд урчсан бас явах байх гэсэн тэгээ бас байхгүй. Тийм билээ. Тэгээ одоо Монца дээр муу байна гэсэн зам дээрээ сайн байж магадгүй гэж. Монцчд битүү шулуун биз дээ. Монца дээр бас нэлээд шинэ регуляшн мяалагдах байхаа тий. За тэгээд түрүүн бас Раслын тухай ирсэн. За Расл одоо жинхэнэ даврагын төлөө өрсөлдөх ч үү гэдгээ Монзо дээр харуулах хэрэгтэй. Ferrari бас нөгөө мотор сайжруулсан нэмэлт аудуугийн сайжруулалт орж ирнэ. Тэр нь одоо хэр Ferrari-г Mercedes, McLaren-тай ойртуулах вэ гэдгийг харна. Яг өөрсдийнх нь expectation-аар бол ерөнхийдөө шулуун дээр нэг 0.4 мөрөв бас овоо нэмэх юм байдаг шүү дээ. Тэгээ бас нөгөө нэг одоо чин Mercedes чин сая юун дээр сайн харагдсан шүү дээ. Юун дээр гарч ирээ, шулуун дээр гарч ирэл ерөөсөө ялангуяа quali дээр Norris, Leclerc хоёр чин урд нь явж байгаа л яг барианд орохын наатлын шулуун дээр 14 дэх тойрог ирэл гарч ирэл зүгээр гэл хаваа явчих. Бараг 0-ийг зүгээр шулуун дээр идчихдэг байхгүй. Тэгээ тэрийг л байхгүй болгох зорилготой. Окей. Тэгээ бас нөгөө нэг Ferrari-гийн одоо home race, Kimi-гийн home race. Тэр Kimi бас гэртээ бас хойноос эхэлнэ. Ferrari бас гэртээ 4-5 доорвол баг боож хүндээ. Тэгэхээр бас тэрийг харах уралдаан болж байгаа юм. Тэгэхээр бас нэг ярилцах өгцсөн. Заах ингээд Ferrari-гийн аль нэг нь магадгүй тий авраг болж чадахгүй. Тэгтээ Kimi авраг бол баярлалаа. Баярын тэмдэглэнэ. Бас нэг Итали Италичд хайрыг татаад байна. Тэг Monaco ч яг ингээл жоох ишээ бол Италитэй ер нь бол. Тэгээд бас нөгөө нэг McLaren-ы бас нөгөө юу байгаа шүү дээ. Одоо яг энэ хоёр зам үнэхээр тохирдохтой McLaren төрүүлээд байна уу? McLaren үнэхээр хурдан болохоор төрүүлээд байна уу гэдэг иймэрхүү 4-5 юмыг бүгдээрээ Monza дээр Харах нэ. Эгч. Тэгээ манай үзэгч бас таамага дэвшүүлээрэ. Лайк, share, subscribe дахиад хийгээрэй. Одоо юм гоё дуугарч байгаа сте. За. За дүүл нэг юм хөө тэ. Фэнтези ярих үгүй юу? Өөгүй би харж чамчих. Зүгээр сайн нэг юу болж байгаа юм бол байдгүй. За тэ. 9 сарын 7 амраад байсан уу? Амраад. Нэг амраад. Монцод тэ. Анзаараагүй. За тэгвэл дараагийн дугаар хүртэл түр баяртай. Дараагийн дугаар дээр мөнгө оруулаа байх болно гэж. Бас эхнээсээ дуу гоё холгоо. Балтгаа гэж. За. Баяртай.